За сайн байна уу? Сайн байна уу? За сайхан ч байна. Сайхан. За сайн байна уу? За сайхан ч байна одоо. Сурлага өндөр хэн блэ? Намаа мөнх найрамдлын Исүү гэдэг. Намайг Гүүр сайхан Ичин гэдэг. Би 8 настай. Намайг Ичинбат гэдэг. Орхон аймгийн 1-р сургуулийн 12А ангид суралцдаг. За намайг Тэмүүлэн гэдэг. Тэгээд Орхон аймгийн 17-р сургуулийн 11-ийн Б ангиас суралцдаг. Хамтаж их авьяастай билж дуулдаг төгөлдөр их сайн тоглолт юм тий. Тийм. Би хамгийн анх 22 онд Эрдэнэтийн санаатай дороо 1-р байранд орж ирсэн. За манай хөвгт рекорд хийсэн сая аймгийн аврагт оролцоод хэд сүнээс 110. 110. Оо яасан юм бэ? За оюунлаг хүүхдүүд спорт урлагийн хүүхдүүдийнхаа гэр бүлээр одоо хүүхдийн баярын мэд төвшөж явж байгаа энэ жил бас тастрын зүгээс бүх хараа гэр бүлтэй гэсэн төсөл гэж үлдээд. Тэрний үед гэр бүлтэй нэш сайхан баярын тэмдэглэж дүүгийнхаа бас амжилтын талаар сонсож явъя гэдэг ингээд зорж явж байгаа. Бид нар болохоор ингээд миний олон улсын төвшөнд гарч ирсэн амжилтуудын медаль байна. Иран улсын Спахан хотод болж исэн. Тэгээ Иран улсад удаа зочилж ирсэн бас ховор бас тэрэндээ Иран руу явсандаас аяг их баярлалаа. Аяг гоё юмсан. 26 дахь Азийн олимпиад. Тэгээд энд ингэж орж ирнэ гэсэн. Тэгээ Солонгос улсын Бусан хотод болсон. Онцлог ажил гэх юм бол баг хамт олноороо хүүхдийн зөвлөлийн одоо баг хамт олноороо надад ч бас мөрөөдөл бий гэдэг одоо аяныг үндэсний хэмжээнд анх удаага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү зориулж хичээглэж одоо 450 хүүхдэд одоо хурж ажилласан. Тэгээд бид бүхэн нийт 21 сая төгрөгийн төсөв босгож тэгээд тусгай хэрэгцээ хүүхдүүдийн төлөө ер нь 1 сарын хугацаанд 8 цогц ажлыг хийж гүйцэтгсэн. Тэгээ аав охин ерөөсөө тултал нь яваач ойлоо тэгээд ямар ч гэсэн нөгөө гүйцэтгэлтэй болно. Спортч өөрөө яг яалтчгүй ингээд нөгөө ажил хөдөлмөрдөөш тэр ер нь аль тал дээр ингээд хариуцлагатай сахилга баттай болгодог. Аав охин хоёр ирээдүйд тэгээ өвшөө гоё амжилт гаргана гэж хоёул үзэж байна да. Ер нь 7 хоногийн мөр 7 өдөр л тоглолт тэгээд хүүхдийнхээ төлөө л нөгөөс амьддаг да тийм ээ. Заавал хөгжимчин дуучин болохгүй байсан ч хөгжүүлэх. Тэгээд спорт соёл урлаг яваар хичээлсэн хүүхдүүд ер нь зөв хүмүүжлтэй, зөв дадалтай хүүхд болдог гэж боддог. Энэ жилийн хүүхдийн баяраараа бүхээрээ хүүхдтэй сүрэн дээр учраас орны одоо шилдэг хүүхдүүдийнхээ гэр бүлээр нь орж ирсэн. Тэгээ өрөөндөө дууж уулзахаас илүүтэй гэрээр нь орж бас уулзж ирж байгаа шүү дээ. Айгу гоё л тийм төсөл байсан. Тэгээд тэр төсөл маань ингээд бас манад ингээд бас хэрэгжээд ингээд манай охинд маань ингээд ирж байгаад их гоё сэтгэл хангалуун байна. Баярлалаа. За баярлалаа. Өө энэ дуусах юм шиг. Яг зүгээр. Миний тайлхад амар өмсөх давар. 2 тулаа хөлсөн хоосооц гэнэ гэдэг шиг юм тий. Бусд хүмүүстээс ач санжил явах хэрэгтэй дээ миний хүүд ята. Энэ одоо өдөрт 2 цаг Одоо зөвлөлтөд зарцуулнаа гэсэн утга тий. тэгээд доор иж ядаж сард нэг ажлыг хүүхдийн зөвлөлд зориулж хийнэ гэх. Тэгээ ер нь хамгийн дуртай Монголын одоо хаттуудын нэг нь Мандхоос зат байхгүй. Ер нь бол түүхт айгүй сонирхолтой. Монгол түүхээр айгүй их бахархдаг. Тэгээд энэ самрыг энэ талд ингээд байрлуулангууд яг өглөө унтаж босоод яг хамгийн түрүүнд нүд ийшээ тусдаг байхгүй. Энэ зүйлийг ингээд харж одоо өглөө болгоос ирснээрээ илүү одоо жоохон сахилга бат нэмэгддэг. Одоо бэж аавгүйгээр бол бас төсөөлөхийн аргагүй шүү дээ. Ард тийм нэг санаа зовх татлаад тлээгүй байлгана гэдэг бол асар их тус нэмэр болдог. Одоо ээж аав маань байна, ах эгч маань байна, одоо багш нар маань байна. Одоо энэ чинь бүр хамтын хүчээрээ л ингэж явж байгаа. Амжилтын ард зогсдог гэр бүлийн одоо ээж аавтаа бүр үнэхээр их бас баярлдаг. Одоо хүмүүжүүлж өнөөдрийн одоо өдий зэрэгтэй ингээд ийм гоё хайрлаж одоо инхрийлсэн ээж аваарт үнэхээр их баярлаа гэж хэлмээр. Бид нар яг л нэг ийм гэрийн сайхан дулаан уур амьсгалыг бүрдүүлэх тий. Тэгвэл бид нар тогтвортой гэр бүлийг бий болгохын төлөө зорих хэрэгтэй юм байна. Зөв хүмүүжлэлтэй, зөв төлөвчлөлттэй ирээдүйг биелэхийн тулд энэ гэр бүл рүү чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгээд бүхээр гэр бүлд төсөл хэрэгжүүлж явж байгаа. Надад яг энэ төслийн таалагдаад байгаа зүйл нь би өөрөө нөгөө нийгмийн ухааны нөгөө дандаа нөгөө ном уншаад онлайн уншингууд ерөөсөө л яг ингээд бодит амьдрал дээр гарч байгаа бүх одоо энэ асуудлуудын яг гол одоо цөмөн одоо нийгмийн хаагтагч институт буюу нөгөө гэр бүл дээр л суурилж гараад идэг. Тэнгүүт яг сайн сайхнаач гэр бүлээс гарна. Тэгээ жоохон хэцүү бэрхшээлтэй зүйлсүүд нь ч гэсэн гэр бүлээс гардаг болохоор яг энэ таны яг энэ төсөл чинь өнөөгийн одоо манай Монголын яг энэ одоо яг энэ хүүхдийн одоо гэмт хэрэгтэй ч юм уу те. Одоо үеийн эрхлэлтэд байгаа ч юм уу яг энэ зүйлсүүдийг яг
таслах яг үзүүрийг нь барьж авсан ажил болов гэж бас яг хүүхд миний нүднээс харагдаж байгаа ажил. Хүүхд хэлбэр дээр 300 сая төгрөгөөр ингээд спорт хэрэгслээ ороо за. За тэгээд сургуулийн өндөр амжилт яагаад за. За дүүтэй тэгээд зураг зурж байгаа төгөлдөр уртаа очиж энэ бас зургийн хэрэгслийг хүүхдийн байрыг төхөөлөд өгч тэгээд дүүтэй сургуулийн өндөр амжилтсэ. Түүгээ сайн судлаарай. Тэгээд Монголын нууц төвчөө нэг 3 бүт ном. Өө за. Сток баярлаа. Тэгээд наа. Би ч өстө хүүхдээс та аюу хобби тий одоо Дүү маань их оюулаг учраас энэ хүүхд солиортын нэвтрхий төлгөө нэг хоёр байгаа тийм. За, Энийг баярлалаа. илүү өгөөч эндээс илүү одоо суралцаж цаашдаа сургууль үлжилтээ өөдрөг байхыг хүсье. За. За.